Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол улсад 461 бөөр 700 гаруй элэг шилжүүлэн суулгах месс хийгджээ. Энэ хагалгааны 90 орчим хувь нь амьд донороос үлдсэн 10%-ийг амьгүй донороос хийсэн байна. За гэхдээ амьгүй донорын илрүүлгийг нэмэгдүүлэх, тархины өвөлтөй донорын тогтолцоог болсонгүй болгох шаардлагатай байна. За хэрвээ амьгүй донорын илрүүлгийг нэмэгдүүлж энэ төрлийн тусламж үйлчлэгийг өргөжүүлбэл олон хүний амь насыг аврах ач холбогдолтой юм а. Хасарвайн 6 сарын өмнө бөөр шилжүүлэн суулгах мэт засалд оржээ. Төрсөн дүүн донор болсноор түүний амь нас аврагджээ. Харин буян үлзий 2020 онд мөн адил бөөр шилжүүлэн суулгах мэт засалд ороход түүний дүү донор болж байжээ. Одоо тэрээр өөртөөгөө адил өвчнөөр шаналж байгаа хүмүүс тэдгээрийн гэр бүлд зориулж энэ төрлийн мэдээлэл түгээх ашигын төлөө бус төрийн бус байгууллага байгуулсан байна. Энэ бол эргэтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсноор амь аврагдсан хүмүүсийн жишээ юм а. Даралт ихсээд тэгээ бөөрийн архад дутах болсон. Гинт мэдэгдсэн. Ер нь л хүнд байсан л та. Одоо бол тэр тухайн үеийн тэр хүнд байсан нэг 7-8 сарын юу бол одоо бол мартагдсан. Яг эргэтэн шилжүүл суулгаад бараг 7 хоногийн дараа бол ер нь хэвэн болцсон шүү. Бөөрийн төлөвлөлтөд хүн байдлахад ард нь 2-3 хүн жишээ нь тэний хүний ардаа шаналж яадаг, эмнэлэг зөөж яадаг. Тэгээд ингээд айгүй олон хүмүүсийн ажлаас алдагддаг. Тэгээд мэдээж гэр бүлийн санхүүгийн хувьд ч гэсэн үнэтэй юмнууд хэрэгэлдэг. Тэгээд унтахтаа маргааш өглөө босоход уу босохгүй болов гэсэн бодолтой унтчихэдэг. Энэ олон хүмүүс байдаг хгүй. Мигмар сүрэнгийн төрсөн дүү бөөрийн дутагдалд орж 2 жил орчим диализын аппаратанд оржээ. Эхээс хоёулаа учраас донор болох шийдвэрийг ямар ч эргэлзээгүйгээр гаргасан байна. Гэхдээ хөвлийн тархалттай учраас яаралтай жингээ хасах зөвлөмжийг эмчнэр өгчээ. Мигмар сүрэн дүүгийнхаа амь насыг аврахын тулд 1 сарын дотор 20 кг жин хасч дүүдээ өрөөсөн бөөрөө өгчээ. Тэгээ шууд донор гээл шийдэл өөрөөсөө шийдэл тэгэл дүүг өрөвдөлөр шиг хэцүү юм л шүү дээ. Юунд орох чинь нэг дэлгээс аппаранд орох чинь. Тэгээ байж байгаа 1-2 хоноо л явчихдаг. Тэгэл гарч ирээд гаргалт нь ихсдэг буурдаг. Тэгэл би хаана янз бүр болдог хамардаг. Би шин өөрөө нэг эхний 3 сар сайн гам хийсэн л дээ. Ерөөсөө гэрээс аваагүй гэртээд байж ирсэн. Одоо бол дайжгүй байгаа. Хавдар судлалын үндэсний төв 2025 онд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулснаар тус чиглэлийн 4 дахь төв болж одоогоор 5 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн байна. Нийт яг өнөөдрийн байдлаар 78 хүнд амьгүй буюу тархины өвөлтөй донороос эрчим шилжүүлэн суулгах эмчилгээг хийсэн байна. Одоогийн байдлаар бол яг амьгүй донороос эрчим шилжүүлэн суулгах шаардлагатай 1000 гаруй иргэд бол хүлээгч усаалтанд хүлээгээд байж байна. Санхүүгээс хамаарч эмчилгээ аавна гэдэг бол хүнлэг биш явдал байхгүй. Нэгсэндээ мөнгө багахгүйсаа болоод эмчлүүлж чадахгүй байна гэдэг бол орчин үеийн энэ нийгэмд бол хамгийн хүмүүнлэг бус зүйл. Тийм учраас төрөөс барьж байгаа бодлогын хүрээнд бол аль болохоор одоо санхүүгийн дарамтгүй хийх юм том зорилгоо биелүүлээд явж байгаа. Тэр ч утгаараа 20 оноос энийг бол одоо даатгалаас бүрэн даагаад явж байгаа. Шинэ хуулиар амьгүй донорын насны дээд доод хязгаарыг хатуу тогтоохгүй байхаар зохицуулсан. За ингэснээр хүүхдээс хүүхдэд эргэтэн шилжүүлэн суулгах боломж бүрдлээ. Өнөөдрийн байдлаар донор хүлээн авах хүлээлгийн жагсаалтад 100 гаруй хүүхэд байгаа юм а.